Монгол улсын зах зээл дэх чихрийн 97%-ийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Тэгвэл энэ тоог багасгахад хувь нэмрээ оруулах Монгол хүүхдүүдэд илүү эрүүл найдвартай сонголт хүргэх зорилгоор Сэвгэр брендийг үүсгэн байгуулад 13 жил болжээ. Тэгвэл тус брендийн хүүхдийн баярт зориулан гаргасан бэлгийн багцыг худалдаж авснаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс гадна шоколадны музей, кофе шоп зэргийг багтаасан хүүхдийн амттны төв байгуулах төсөлд хувь нэмрээ оруулах боломжтой байна. Сэвгэр брендийг анх байгуулахдаа Willy Wonka-гийн шоколадны үйлдвэр шиг хүүхдүүдийн мөрөөдлийн ертөнцийг Монголдо бүтээх хүсэл мөрөөдлөөр эхэлж байжээ. Монголын зах зээлд импортын бүтээгдэхүүн давмгайлж, гарал үүсэл, орц найрлах тодорхойгүй бүтээгдэхүүн түгээмэл байгааг анзаарч хүүхдүүдтэй илүү эрүүл, найдвартай сонголт хүргэх зорилгоор энэхүү үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Энэ удаагийн манай Фандиятай хамтарч байгаа төсөл маань бол их хөрсийн баяртай холбоотой үндэсний өрсдөө биелэглэх үндэсний брэнд гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд энэхүү төслийнхаа хүрээнд бид тодорхой хэмжээний санхүүжилт босгоод тэрхүү санхүүжилтээрээ хүүхдийн амттны ордон байгуулах тийм төлөвлөгөөтэйгээр ажил эхлүүлсэн байна. Сэвгэр брэнд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг дэлхийн брэнд Nestlé компани зөвлөх технологийн хяналт дор боловсруулж хэрэглэгчдэд илүү чанартай, ихтэй бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажилладаг байна. Мөн бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг тогтмол шинжилгээнд хамруулж стандарт бүтээгдэхүүнээс бага түвшинд байлгахаас гадна хүнсний нэмэлт бодогч бодис хугацаа уртасгагч ашигладаггүйгээрээ онцлогтой байна. Олон улсын хэмжээнд бол хүүхдийн цаг өнгөрүүлэх тийм ордон маягийн бол маш олон төрлөөр хөгжсөн байдаг. Монголд бол бид хэдийн хийж байгаа зүйл бол кофе шоптой, цэвэр агаарт хүүхдийн цагийг танин мэдхийн талаас нь өнгөрүүлэхээр, эцэг эхчүүдтэйгээ хамтдаа дурсгалтай нэг амралтын өдрийг өнгөрүүлэхээр мэдээж бас цаг агаарын байдал, үйл зөнгөө ажилдаг гэх мэт олон зүйлийг бас хамруулад хийхээр төлөвлөж байгаа. Та бүхэн энэхүү төслийг дэмжснээр зөвхөн хүүхдтэд бэлэг авч байгаа хэрэг биш юм. Монголын үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж цаашлаа шоколадны музей, кофе шоп зэрэг үйлчилгээ бүхий хүүхэд залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой хүүхдийн төв байгуулах төсөлд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм аа.